40-ны 35 ба 81-ны 54 нь тэнцүү бутархаанууд мөн үү? Үүнийг олох хамгийн хялбар арга бол өгөгдсөн хоёр бутархааг цааш хураагдахгүй болтол нь хураах явдал юм. Ингэхэд хэрэв хоёр бутархаа маань ижил тоо болж гарч байвал хоорондоо тэнцүү байна гэсэн үг. 30 ба 45-ын хамгийн их ерөнхий хуваагч нь хэд вэ? 30 нь 15 хуваагдана. Мөн 45 нь бас 15 хуваагдана. 30 нь 2-ыг үржих нь 15 болно. Харин 45 нь 3-ыг үржих нь 15 болно. Иймд хүрдээр хуваарийг хоёуланг нь 15-д хувааж болно. Хэрэв хүрдээр хуваарийг хоёуланг нь 15-д хуваавал хэд гарах вэ? За 15 нь 15-таа хураагдана. Эдгээр нь хураагдана. Энэ 15 нь энэ 15-таагаа хураагдана. Тэгээд 3-ны 2 үлдэнэ. 45-ны 30 нь 3-ны 2-тай тэнцүү болов. Энэ тэнцүү 3-ны 2. 3-ны 2 нь дахиж цааш хураагдах боломжгүй. Одоо 81-ний 54-ыг авч үзье. Харцгаая. 54 ба 81 нь хоёулаа 9-д хуваагддаг тоонууд байна. 54-ийг 6-аг үржих нь 9, харин 81-ийг 9-ыг үржих нь 9 гэж бичиж болно. Иймд хүрдээр хуваарийг 9-д хувааж болно, хоёуланг нь 9-д хувааж болно. 9-ыг 9-д хуваагаад 1, 9-ыг 9-д хуваагаад 1. Тэгэхээр энэ нь 9-ний 6-тай тэнцүү болно. За одоо харъя. 6 нь 2-ыг үржих нь 3 болно. 9 нь 3-ыг үржих нь 3 болно. 3-ууд хураагдана. Өөрөөр хэлбэл хүрдээр ба хуваарийг нь 3-д хуваах буюу 3-ны 1-ээр үржүүлж байна гэж төсөөлж болох юм. Эдгээр нь тэнцүү. 3-д хувааж эсвэл 3-ны 1-ээр үржүүлж болно. 3-д хуваана гэж бичье. 3-д хуваагыг нь сонгоё. Энгийн бутархаагаар үржүүлэх үйлдэлийг хиймээргүй байна. Энэ талаар би дараагийн бичлэгэндээ үзэх болно. 3-д хувааж байна. 3-ыг 3-д хуваагаад 1, 3-ыг 3-д хуваагаад 1 буюу 3-ны 2 үлдлээ. Өгөгдсөн хоёр бутархааг хялбарчлахад хоёулаа 3-ны 2 гэсэн бутархаа болов. Иймд энэ хоёр нь тэнцүү бутархаа юм.